Пүрэв гарагийн өглөө хөтөлбөр үзэгч та бүхэнд үргэлжлэн студиэс шууд хүрч байна. Би та зочинтой ярихад бэлэн боллоо. Бидний улгаар студиуд боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Цэдэн Совхон иржээ. Танд өглөөний мэдрэгээс сайхан амарсан уу? За өглөөний мэдрэгээ сайхан амарсан. Өглөө хөтөлбөрийн уран бүтээлчид 7 хоног бүр боловсролын хүрээлэнтэй хамтран за ер нь одоо ерөнхий боловсролын сургууль гэлтгүй ихтэй сургуулиудад ч мөн үзээр байгаа хичээлүүдийг онцлон бид тухайн хичээлийг судлах шалтгаан ер нь өнөөдөр нийгэмд орж байгаа хөтөлбөрийн талаар мэдээлэл өгдөг шүү дээ. Өнөөдрийнхээ дугаараар бид иргэний ёс зүйн боловсролыг онцолж байна. Тэгэхээр өнөөдрийн байдлаар яг хэдгээр ангийн хүүхдүүдэд энэ хичээл орж эхэлж байгаа вэ? Бас хөтөлбөрөөс та танилцуулаач. За тэгэхээр өнгөрсөн 2019 онд боловсрол соёлын шинжилгээ спортын явны сайдын тушаалаар одоо иргэний ёс зүйн боловсрол хичээлийг 1-р ангиас 12 дугаар анги хүртэл одоо 7 хоногт 2 цагаар судлахаар ингэж нэгт агуулгуудыг өрсөлдөг үндэслэлтэй залгамж холбоотой агуулгуудыг боловсруулад за тэгээд тэрнийхээ дагуу сурагчдыг бага боловсролын сурагчдаас өсвөлээ боловсруулад ингэж яваа гэсэн тийм үүрэг чиглэлийг өгсөн байгаа. За энэний хүрээнд тэгээд сургалтын төлөвлөгөөнд иргэний ёс зүйн боловсрол хичээлийг 1-ээс 12 дугаар ангид хүртэл 2 цагаар тусгаад за тэгээд түүнийхээ дагуу сургалтын хөтөлбөрийг одоо боловсруулж ингээд оруулж ирээд за тэгснээр 1-ээс 5 дугаар ангийн үргэлжлээд сурах хүчийг одоо өнгөрсөн 19 онд боловсруулад одоо багш нарын гар дээр 1-ээс 5 дугаар ангийн сурах хүчийг хүргэсэн байна. Сурах хүчиг ер нь ихэр хугацаанд шинжлэгдэж явдаг юм бэ. Хөтөлбөр шинжлэгдэхин хэрээр мэдээж дагаад сурах бичиг за багшийн тэр заах арга барил гэл олон зүйл шинжилэлт өөрчлөлт нэмэгдээд явж байгаа байлаа. Тийм тэгнь. За сурах хүчиг болохоор сая өмнө нь бол иргэний боловсрол гэдэг одоо нэр томьёотой хичээл орж ирсэн дээ. Одоо энэ юуны сайдын тушаалаар бол иргэний ёс зүйн боловсрол гэдэг за хөтөлбөр зохион байгуулалт хөтөлбөр зохиосон багийн одоо шийдвэрээр нэр томьёоны хувьд бол иргэний боловсрол, иргэний ёс зүйн боловсрол гэдэг нэр томьёог оруулсан. За баг 1-ээс 5 дугаар ангид бол Монгол ёс хүмүүжлийн хичээл гэж явж байгаа. За 6-аас 12 дугаар ангид бол иргэний ёс зүйн боловсрол гэдэг одоо нэр томьёогоор явж байгаа. За тэгэхээр өмнө нэг иргэний боловсрол гэдэг хичээл орж ирсэн. За тэрний иргэний боловсрол гэдэг сурагчийн агуулгаас одоо саяны сүүл боловсруулсан агуулга бол бүр тест өөр бол биш ч гэсэн за ямар ч гэсэн агуулга одоо юу гэдгийг одоогийн орчин үеийн 21-р зууны Монгол тий зөв Монгол одоо эрүүл одоо хүүхэд яаж өсч хүмүүжих юм бэ тэр талаар одоо агуулгуудыг тусгаад хамгийн гол нь хүүхэд өөрөө зөв гэж ямар үйл юм буруу гэж ямар үйл юм бэ гэдгийг одоо хоёуланг нь хамтан хүүхэд мэдлэг болж эзэмшиж ингэж авч явахаар бол сурах хүчтэй тусгаж оруулж ирсэн байгаа. Иргэний ёс зүйн боловсролын тухай хичээлийг бол одоо нөгөө заавал судлах ёстой хичээлийн танд оруулчихсан байгаа шүү дээ. Энэ ч утгаараа ач холбогдол бол их өндөр тавигдаж байна шүү дээ. Энэ хичээлийг судалснаар яг ямар төрлийн мэдлэг мэдээллийг хүүхэд олж авах юм бэ? Ач холбогдлоос нь та онцолж байна. За иргэний ёс зүйн боловсрол хичээлийн ач холбогдол гэвэл иргэний ёс зүйн боловсрол гэдэг хичээл маань өөрөө маш онцлогтой Монголын одоо үндэсний өв соёлоос тусгасан. За тэгээд Монгол хүн гэж ямар байх юм бэ? Яаж өсч хүмүүжиж яаж төлөвшөх юм бэ гэдэг талаар бол тус одоо хамгийн гол чухалчлах юм хичээл байгаа. За тэгэхээр энэтэй иргэний ёс зүйн боловсрол хичээлийн үр дүн цаашлаад энэ хичээл маань яаж үр өгөөжтэй хүүхдэд хүрж цаашилж явах юм бэ гэхээр мэдээж сургууль, багш, за эцэг за хүүхэд өөрөө гэсэн ингээд ийм хамтарсан эрх холбоонд байж ээж энэ эрх холбоогоор энэ агуулгыг алдахгүй авч явж байж энэ хичээл маань маш үр дүнтэй болох одоо ийм байгаад байна. Тий. Тэгэхээр эцэгхийн оролцоо маш чухал. Багш хүний одоо иргэний ёс зүйн боловсрол хичээлийн агуулгыг арга зүйг маш сайн боловсруулж хичээлээ заах нь маш чухал. За сургуулийн удирдлагын зүгээс энэ хичээлээр анхаарал тавих нь бас маш чухал. Тэгжээж одоо хүүхэд одоо юу гэдгийг Монгол зөв хүмүүжил төвшөлтэй юм хүүхэд болж яхад бол маш хөв нэг тустай зүйлж байна. Альва нэг боловсролыг өөрийн мэт эзэмшихийн тулд мэдээж таны хэлж байгаа тэр багш эцэг их суралцагч гэсэн энэ гурван холбоо бол байх шаардлагатай байна шүү дээ. Гэхдээ сүүлийн жилүүдэд бас магадгүй сүүлийн 1-2 жил гэж онцолж ярил зүйтэй байх сурагч төвтэй гэдэг энэ арга барил ер нь дэлхийд дахинаад тэр тусмаа манай улсад бас их нэвтэрч эхэлжээ. Багш зөвхөн заагаад байдаг биш үүнд бол сурагчийн одоо өөрийн хичээл зүтгэл цаашлаад эцэг эхийн оролцоо дээгүүр яригдаж байна шүү дээ. Хэдийгээр багш заагаад байдаг, багшийн арга зүй зөв байгаад байдаг. Эцэг их дэмжихгүй бол тэр мэдлэг мэдээлэл хол явахгүй. Тэгэхээр эцэг их магадгүй яг иргэний ёс зүйн боловсрол гэх энэ хичээл дээр яаж тусалж дэмжиж нэмэлт мэдээллийг өгж байх шаардлагатай байв. Сурагчийн олж мэдсэн тэр мэдлэгийг баттгах дээр яаж анхаарах юм бол? Тийм, баттгах дээр маш их хэрэгтэй. Одоо иргэний боловсрол хичээлийн агуулга маань өөрөө яах вэ гэхээр за өөрийгөө хөгжүүлээ тий бусдыг хүндлэе
уламжлалт мэдлэг соёлоос суралцъя гэсэн юм үндсэн 3 айгаас бүрдэж байгаа. За тэгэхээр хичээл сургалтын үйл ажиллагаа маань яваад дотоод одоо агуулга нь сурагчийн энэс гадна дотоод агуулга нь би, чи, за тэгээд бид гэсэн юм хүрээнд дотор, айн дотор. За тэгэхээр хүүхэд өөрөө би гэж өөрөө юм бэ гэдгээ тань миний дуртай зүйл юу юм? Миний дургүй зүйл юу юм бэ те? За энэ хажууд байгаа хүүхдийн дуртай зүйл юу юм? Дургүй зүйл нь юу юм? Бит хоёрын нийтлэг сонирхол юу юм? Энийг хамгийн түрүүнд тань. Тэрнээс ч одоо би гэсэн үзлээс суулгах гэж байгаа юм биш те. За энэний дараа бид гэж анги хамт олноороо бид нар байдаг юм те. За бүр сургуулийн өмнөх боловсролоос ахуулаад анги хамт олноороо байсан. За 1-р ангид орлоо 12 дугаар анги төгсөх хүртэл энэ бүх зүйлүүд донд бид гэдэг нэг анги хамт олны дор байд юм байна. Бид нэгдвэл юу хийдэг юм байна? Бид юунаас бидний араас юу гард юм байна гэдгийг утга агуулгатай ингэж явж байгаа. За тэрний цаашлаад өөрийгөө хөгжүүлнэ, бусдыг хүндэлж хайрлаж сонсно. За мэдээж Монгол хүн уламжлалт мэдлэг соёлоос суралцсан тийм. За тэгэхээр энэ бүгдийг суулгахын тулд бид нар энэ агуулгатай яасан бэ гэхээр яагаад гэдэг зүйл дээр одоо үнэт зүйл гэж яриад. Яагаад гэдэг агуулгын хүрээнд яагаад гэдэг зүйлийг хүүхдэд ойлгуулахын тулд тийм. За одоо жишээ нь ширээн дээр байсан аяг очоод хагарчлаа тийм. Яагаад аяг хаглавч ийш нь тавь хол тавь энэ аягийн төрөлжлөх гэх юм хүүхэд тэр аягийн дахиж эзэж ордог. Яагаад гэвэл шилэн хойчвол хагарчт юм байна. Боли би энэс хол бай гэд тийм. Ширээнээс аяг унлаа хагарлаа хагарчлаа штэ. Аяг хагарчлаа тий. Хоёулаа одоо цайгаа юунд хийж уунаа гэд хүүхдтэйгээ ярилцсан тий. Нөгөө номны хавц байсан хүүхэд ураад ирчлээ. Хоёулаа номныхоо хавцыг ном доторхоо урчлаа. Одоо хоёулаа юу дэлгэж байгаад унших вэ? Ингээд урцсан учраас уншиж болох тий. Уншиж болохгүй. Одоо хоёулаа тэгвэл намаа эргүүлээд наа гэсгооч тий наа. За одоогоо уншиж болж штэ. За одоо намаа уншиж. Ингээд хүүхдтэйгээ хамтарч ажиллаад ойлгоод нөгөө хүүхдийг тухайн зүйлээс хөндөрүүлэх биш. Тухайн зүйлээ ингэвэл болд юм байна, ингэвэл болохгүй байна. Ингэж болсон зүйл, ингэж болохгүй байгаа зүйлийг хоёулаа ингэж хамтарч засъя гэдэг зүйл дээр нөгөө агуулгуудаа үнд зүйл гэж тусгаж өгөөд ингээд бүр ойлгуулж өгөх ингэж. Тэрээс одоо нөгөө агуулгаан ийм агуулга зүйл байдаг. Энийг энэ хичээл дээр одоо юу гэдгийг эрдэнэт хүн гэл. Хүн гэж эрдэнэт хүн байна. Энэ эрдэнэт хүн дээ одоо зүүнний үзүүрээр тогтсон будаа ингэж будалгаа адил хүн ингэж төрд юм а гэдэг ч юм уу те иймэрхүү байдлаар одоо хүүхдэд заадаг байсан бол нөгөө хүн маань ер нь яагаад эрдэнэт хүн гэж нэрлсэн. Тэг яагаад эрдэнэт хүн гэж нэрлсэн. За бодъё бүгдээрээ. Бусад амьтдтай жишээ аваад үз. Чиний хамгийн дуртай амьт юу те? За туулай, нохой гээл одоо жишээнүүдэн загас гээл хүүхдүүд хэлв. За эдгээр амьтан за чиний дахиад бүр хамгийн дуртай амьтан, дахиад бүр сонирхолтой амьтан, хүчтэй амьтан гэдэг. Эдгээр амьтдуудаа ингээд жишиж хүүхдүүдийг энэ нэг хичээл сургалт арга зүйдээр жишиж явсараад одоо жишээ нь өчмөр гэдэг амьтан байна тийм хамгийн хурдан давхдаг амьтан. За тэгвэл өчмөрийн давхиж байгаа тэр хурднаас хүн тэр хурднаас хурдан одоо юу гэдгийг сэтгэхгүй оюун ухаанаараа тэр газар хүрч чадах уу? Чадна тий. За бусад амьтнаас онцлог нь юу юм? Хүн ярьж чадна, сонсч чадна, мэдэрч чадна бүх зүйлээрээ юу гэдгийг тухайн амьтнаас дав. Тэгвэл нөгөө хүн гэдэг амьтан чинь гурвалж ингэж явсараа орой дээр нь гараад ирчих тий. Тэгэхээр бусад одоо юу гэдгийг амьтай зүрхтэй амьсгалж байгаа бүх зүйлээс хүн гэдэг амьтан бол одоо юу гэдгийг хийж байгаа үйл хөдлөлтөөрөө илүү юм байна тий. Тэгэхээр хүн гэдэг амьтан бол ийм үнд зүйлтэй ийм амьтан байх шүү. Ийм зүйл юм байх шүү гэдгийг хүүхдийг багаас нь ойлгуулах. Би ийм чадвартай, ийм онцлогтой, ийм хүүхэд юм байна. Ийм юм байна. Би энийг ингэж хөгжүүлвэл ийм болох юм байна гэдэг зүйлүүдийг илүү хүүхдүүдтэй дотор нь ойлгуулж өгөх тийм. Гаднаас нь чи ингэх ёстой, тэгэх ёстой гэдэг ингээд илгүү дотроос нь хамтарч ярилцаж гаргаж ирэх. Иймэрхүү агуулгуудыг олж ирсэн. Илүү амьдрал руу нийцтэй, амьдралтай ойрхон жишээ авч хүүхдэд тайлбарлана гэдэг энэ зөв тогтол одоо үйлчилж байна гэж харж байна. Тэр дундаа бол одоо юу гэдгийг хүүхд амьдрах тэр ухааныг, хүн байх ухааныг энэ хичээлээр дамжуулан заагаад байна шүү дээ. Дэлхийн нийтэд ер нь бусад хөгжилтэй орнуудад яг энэ одоо системээр гэдэг юм уу, энэ төрлийн хөтөлбөрөөр хичээлийг олгодог юм болов харьцуулаад та нэг жишээ авч ярил. За олголгүй яг мэдээж олон улсын юунуудад хөтөлбөрүүдэд мэдээж үндэсний өв соёлоо багтаасан, үндэсний өв соёлынхоо зүйлүүдээс суралцсан тийм хичээлүүдийг бүгдийг тусгаж оруулж өгж явдаг юм байлаа. Манай Монгол Улсын өвд иргэний ястсан боловсрал гээл иргэний боловсрал гэж орж байгаа. Одоо иргэний ястсан боловсрал болсон тийм. Тэгэхээр бусад улс үндэсний арга зүй ерөнхийдөө бас яг тэр тал руугаа чиглэсэн байдаг. Тэгэхээр хүүхдтэйгээ буруу юм хийсэн ч гэсэн бүр болохгүй байгаад буруу юм хийсэн ч гэсэн хамтарч тэр түүнтэй хамт бай.
Энэ зүйлийг би буруу хийжлээ гэж хүүхэд нуруугаа харуулад араас нь ажиллаад явуулах биш. Ингэж буруу хийснээрээ ийм үр дагавар гарна. Энийг ингэж сайжруулснараа ийм үр дүн гарна гэдгийг л хүүхдтэйгээ хамтарч ажиллаа гэдэг тийм одоо бид олон улсын тийм одоо бусад улс орнуудын мөрдлөг борлогд бусад данган цэргийн ёс зүйн боловсрол хичээл гэлтгүү. Бусад хичээл дээр ч гэсэн за тэгээд нийгэмд ч гэсэн хүн бол төлөвшөд ч гэсэн хүүхдтэй яаж ажиллах вэ? Хүүхдийг яаж ойлгох вэ? Хүүхдийг яаж дотроос нь хамтарч өөрийг нь үнцүүлийг нь илрүүлж гаргаж ирэх вэ гэдэг ийм бодлого чиглэлүүд байдаг. Тэгэхээр хүүхдийн хүмүүжилт бол эдгээр хичээлүүд маш чухал үүрэгтэй байгаад байна гэж ойлгоод байна тийм ээ. Одоо ер нь цаашлаад дараа жилүүдэд гэхүү ойрын хугацаанд яг энэ хичээл дээр төлөвлөн хийгдэх ажлууд ер нь юу байгаа юм бол хөтөлбөр шинжлэхдээ ер нь хэр хугацаанд энэ хөтөлбөр тухайн одоо ерөнхий боловсролын сургууль жишг болж ордог юм бэ? Тодорхой хугацаа ер нь байдаг юм байна. Тийм. За тэгэхээр ер нь бол юу гэдэг нь сургалтын хөтөлбөр гэдэг бүр том хүрээгээр нь авч үзэх юм бол сургалтын менежментийн цикл гэдэг сургалтын хөтөлбөр одоо жишээ нь Япон, Солонгос гэх юм бол 10 жилийн ийм циклтэй. Тэгээ 10 жилийн дараа сургалтын хөтөлбөрийг дахин боловсруулах ч юм уу дахин шинжлэх сайжруулах гэдэг ийм зүйлүүд явдаг. За манай Монгол улсын хувьд бол яг сургалтын хөтөлбөр гэхээр юу гэдэг сүүлийн 4 жилээс ч юм уу ингээд дунд нь ингээд сайжруулалт ч юм уу апдейт хийх ч юм уу иймэрхүү байдлаар ингээд явж байгаа. За иргэний ёс зүйн боловсрол хичээлийн хувьд гэх юм бол сая 2019 онд за нэр томьёоноос ахуулаад за дотоодтойгоо агуулга за тэгээд сурах бичиг гэдэг зүйлүүд дээр одоо юу гэдэг анхаарч ажиллаа гэсэн цаанаас үүрэг өгсөн тийм. Яагаад гэвэл энэ маш чухал хичээл учраас анхаарч дотоодтойгоо агуулга унших их нь ямар байх юм сурах бичиг дээрээ юу тусгаж оруулахын хөтөлбөр нь одоо ямар чиглэл үзүүлэлтийг авч яах юм гээд. За тэгэхээр одоогийн байдлаар бол 1-5 дугаар ангийн сурах чиглэл хэвлэлтээс гарсан байгаа. За тэгээ багш нарын гар дээр одоо бол тарагдж эхэлж байгаа. За багшийн 1-5 дугаар ангийн Монгол Ёс мужлийн багшийн ном одоо юу хэвлэлтэнд орсон явж байна. За нөгөө багш нарын гар дээр араас нь очино гэсэн үг. За энэ жилдээ багтаагаад яамны зүгээс суур боловсрол болон бүрэн боловсролын сурагчдыг тийм боловсруулад тий багш нарын сурагчдын гар дээр хүргэх юм бодлогыг баримталж ажиллаж байгаа юм. За танд баярлалаа. Өнөөдөр бидний урьдчилан авч ирсэн ярилцах зам төлөж байгаа ажилтны амжилт хүсье. За баярлалаа.